За сайн байцгаана уу залуусаа. За өнөөдрийн хичээлээр болохоор хэдүүлээ өмнөх үзсэн хичээл буюу sport race, таац шал, за үнийн эсэргүүцэл болон дэмжлэгийн бүсүүд гэдэг хичээлтэйгээ уялдуулаад за тухайн чухал үнийн бүсүүд дээр ирэхэд бол бид нар яг юуг харж арилжаанд оролцох хэрэгтэй гэдэм бэ? За эренгүүд нь шууд ороодох юм уу? Эсвэл тодорхой хэмжээний бас баталгаа авч confirmation авч арилжаанд оролцох юм уу гэдэг талаар илүү дэлгэрүүлж судална гэсэн үг. За тэгээд үзэх хичээлийн маань сэдв гэх юм бол price action болон candlestick гэдэг нэртэй байгаа. За ерөнхийдөө price action гэдэг маань үн хөдөлгөөний арилжааны стратеги. За candlestick гэдэг маань одоо бидний лаа гэж хэлж заншсан. Одоо энэ лааныхаа ерөнхий бүтцийг бас хэдлээ эргээд харна гэсэн үг. За үн хөдөлгөөний арилжааны стратеги буюу одоо price action гэдэг зүйл маань одоо түүхэн үн хөдөлгөөний шинжилж арилжааны шийдвэр гаргах арга юм аа. За энэ стратеги нь ихэвчлэн лааны суур графикийг ашиглан үнийн цэвэр мэдээллийг судалж цэвэр гэж байгаа шүү дээ. Энэ мэдээллийг судалж техникийн үзүүлэлтүүд болон бусад одоо хэрэгслүүдэд найдахгүйгээр арилжаагаа хийдэг юм онцлогтой. За тэгээ энэ зах зээлийн сэтгэл зүйг ойлгож хэв маяг болон чиг хандлага буюу тренд, за эсэргүүцэл ба дэмжлэгийн гол төвшинг тодорхойлоход ер нь бол голчлон төвлөрдөг. Ер нь бол индикатор ашигладаг гэсэн үг. Ер нь ихэнх туршлагатай арилжаачид олон төрлийн индикатор ихээс илүүтэйгээр зөвхөн бүтэц буюу одоо market structure болон price action-д гол анхаарлаа хандуулдаг. За тэгээд өмнө нь миний хувьд жишээлбэл яагаад индикатор ашигладаг байсан бэ гэхээр за одоо MACD байна, Bollinger Band байна. Өөр одоо трендийг тодорхойлдог маш олон төрлийн индикаторуудыг бол ашигладаг байсан. Тэгээд эдгээрээс бол ашиглах шалтгаан нь юу байсан бэ гэд бодохоор би өөрөө нөгөө нэг тухайн үед ханшийн чиглэлийг буюу бүтцээ бас тодорхойлж чаддаг байсан юм байлаа. Тэгэхээр тэрийг тодорхойлохын тулд маш олон төрлийн индикаторуудыг гаргаж ирж тавиад за тэгээд дээшээ зааж гинөө доошоо зааж гинөө гэдгийг харж арилжаанд ордог байсан бол тодорхой хугацаа өнгөрөөд жоохон туршлагатай болоод ирэхээрээ за нэг 4-5 жил 6 жилийн хугацаанд хийхээрээ бол ер нь хөвчлийн индикатор ашиглахаа бол болждаг. За тэр нь бол илүү төвөгтэй болж эхэлдэг. За нүдэрээ харахад бол ойлгомжтой тухайн ханшийн чиглэл болон чиг хандлага болон трендийг тодорхойлж чадж байгаа учраас ханшийн индикатор гэхээс илүүтэйгээр зөвхөн price action болон чухал үнийн бүсүүдтэй анхаарлаа хандуулдаг болдог гэсэн үг. Ер нь бол илүү цэвэрхэн чартан дээр харахыг илүү үздэг болдог гэсэн үг. За тэгээд үндсэн хичээл рүү орохоос өмнө бас лааныхаа бүтцийг хэдүүлээ бас нэг тодорхой хэмжээнд ярилцъя. За bullish candle буюу одоо өсөлтийн үед гардаг candlestick буюу одоо лаа гэд бидний нэрлэдэг байгаа зүйл маань яаж нээгддэв? За тэгээд ямар хөө бүтцтэй явд юм бэ гэдгийг хэдүүлээ нэг харъя. За ер нь бол лаа маань бол үндсэн хэд хэд эсвүүдээс бол бүрддэг. За wick буюу одоо бидний зүв гэж нэрлэдэг те. Зүв wick гэдэг зүйл маань бол энэ ханшийн энэ зүйлийг хэлдэг байх нэ. За зарим хүмүүс нь бол сахалж гэж нэрлэдэг. За тэгээд лааны их бий гэдэг зүйл байна. За тэгээд ханшийн тухайн лааны close ханш болон open буюу нээлттэй ханш гэсэн ийм үндсэн эсвүүдээс бол тухайн ханш маань бүрддэг. За тэгэхээр bullish буюу одоо өсөлтийн үед гардаг candle маань болвол доороосоо эхэлж нээгддэг. За доороосоо буюу их биенээсээ эхэлж нээгдээд доошогоо зүгээ зураад за тэгээд дээшигээ ханш маань их биегээ бүтээгээд за тэгээд тодорхой төвшөнд очсны дараа бол тухайн одоо өсөлтөн дээр хийсэн хүмүүс маань зарлалтууд хийж эхлээд за ханш маань буцаж татаад биеэ гүйцэж дуусгаад за ингээд ханш хаагддаг байгаа гэсэн. Тэгэхээр ер нь бол энэ ханшийн open болон close буюу нээлт болон хаалтын ханшийг бол энэ биеэр нь авч үздэг байх нь. За энэ wick-ийг бол бид нар бол ханшийн тогтоосон high болон low гэж нэрлэдэг гэсэн үг. За уналтын үед гардаг энэ bearish candle-ийн хувьд гэх юм бол мөн ялгаагүй улаан өнгийн лаа маань биеэ бүтээхээс өмнө эхэлж дээшээ эсрэг чиглэлээ өдгөөж зүгээ бүтээгээд за тэгээд биеэ бүтээгээд за тэгээд тодорхой төвшөнд очсны дараа бол буцаж татаад биеэ игээд ингээд хаагддаг close хийдэг гэсэн үг. За иймэрхүү үнийн одоо бүтцтэйгэр бол тухайн лаа маань бол бүтдэг байх нэ. За тэгвэл энэ лааг арилжаачд маань бол судалж үзээд за энэ лаанд бол их учир байна. Тэгэхээр энэ лаг ямар хуу бүтцтэй хаагдаж нээгдэж байгаа, ямар дүр зураг үзүүлж байгаас хамаарат тухайн ханш дээрх одоо худалдаа авахч болон сэлрүүд буюу зарж байгаа хүмүүсийн одоо харьцааг бол гаргаж болох юм байна. Дүр зургийг ер нь бол гадарлаж таамаглаж болох юм байна гэдэг үүднээс price action буюу candlestick pattern гэдэг зүйлийг бол одоо зохиосон байт юм аа. За тэгэхээр хэдүүлээ ямар одоо дүр зурагтай candle-ууд одоо зах зээл дээр байдаг вэ гэдэг талаар хэдүүлээ үзцгээе. За нэгдүгürt бол bullish engulfing буюу одоо өсөлтийн үед гарч ирдэг candle pattern байна. За энэ нь бол өмнөх bearish candle-аас бол маш том хэмжээтэйгээр гарч ирдэг юм candle байгаа гэсэн. За тэр өмнөх улаан candle-аасаа бараг 50% шахуу том хэмжээтэй ногоон candle гараад ирэх юм бол бидний энийг зах зээл дээр engulfing candle гарч ирлээ. Тэгэхээр өсөлт буюу buy руу давмгаалж байна гэдэг байдлаар зах зээлийг харна. Тэгээд дээшээ арилжаанд орох гэж үзнэ гэсэн үг.
Bearish engulfing бол ялгаагүй эсрэг чиглэлийн өсөлтийн гандалнасаа илүү том хэмжээтэй engulfing улаан гандал гаргаад ирэх юм бол бид нэр тухайн хөдөлгөөнийг доошогоо чиглэл рүү байх магадлал өндөртэй байна гэж үзнэ гэсэн үг. За үүнээс гадна 3 гандлын одоо нийлсэн ийм паттерн ус байдаг. За энэ Morning Star, Evening Star гэдэг хоёр төрлийн паттерн байгаа. Morning Star бол уналтын үед төгсгөл болж орж ирдэг гэсэн үг. Тренд унж явж байгаад 3 шиг ийм лав бүтээх юм бол тухайн уналт маань дуусч байна гэдэг тохиог илэрхийлээд зах зээлд байгаа арилжаачд бол ер нь бол buy тал руугаа харах хандлагатай болж ирдэг гэсэн үг. За Evening Star бол өсөлтийн үед өсөлтийн трендийн төгсгөлд гарч ирдэг ийм гандал байгаа. За энийг бас мөн гарч ирэх юм бол өсч явж байгаа тренд чиг хандлага маань өөрчлөгдөд уналт руу орж ирж байна гэж үзнэ гэсэн үг. За bullish pink bar мөн ялгаагүй уналтын төгсгөл үед гарч ирдэг. Унж явж байгаад яг ийм хоёр ижил хэмжээтэй лаа гараад ирэх юм бол бид нэр тухайн уналтыг бол төгсгөл болж байна гэж үзээд за тэгээд дэшиг арилжаанд орох гэж үзнэ гэсэн үг. За bearish pink bar нь ялгаагүй өсөлтийн үед гарч ирээд бид нар доош гарна гэсэн үг тийм. За bullish харами гэж байгаа. За энэ бол ер нь bullish engulfing-тайгаа ер нь бол төстэй. Гэхдээ ашиглах зарчим нь арай өөр байдаг. За bearish харами ч гэсэн ер нь бол энтэйгээ төстэй мөртлөө ашиглах зарчим арай өөр гэсэн үг. За жишээлх юм бол ханш тодорхой үнийн K level бүсдээр ирээд ханш огцом юм гандал гаргаснаа эргүүлээд яг юм харами төрлийн улаан ла гаргах юм бол бид нар энийг уналтын тохио болж өгч байна гэж үздэг. Гэхдээ энийг бол нэлээд туршлагатай болсныхон дараа ялахгүй бол энэ хоёрыг ер нь солих андуурах магадлал нэлээд их байдаг шүү. Тэгэхээр ер нь бол одоохондоо bearish харами болон bullish харамыг ер нь бол ашиглахгүй байсан зүгээр хаа. За мөн дан ганцаараа оршдог гандалуудаас гэх юм бол одоо энэ shooting star буюу дээрээ маш урт зүйтэй мөртлөө доороо ямар ч зүү байхгүй юм гандал гараад ирэх юм бол бид нар өсөлтийн үед энэ гандал гараад ирэх юм бол окей энэ өсөлт ер нь бол төгсөж байгаа юм байна гэж үзнэ гэсэн үг. Хаммер төрлийн гандал уналтын үед гараад ирэх юм бол энийг уналт дуусгар болж байна гэж үзээд дэшигээ харах болж байна гэсэн үг. Дээр ямар ч зүүгүү гараад ирэх юм бол шүү дээ. Тэгэхээр энэ гандлын хувьд жишээлбэл саний бидний үздэг зүйлээр одоо candlestick-ийн бүтэц зарчмаар харах юм бол ханш маань open буюу нэгдэх ханшнаас эхлээд доошогоо орж зүүгээ бүтээгээд за тэгээд буцаж дэшээ гарч ирснээр ямар ч sell буюу sell руу орж ирэхгүйгээр энэ тэр чигээрээ buy руу дамгаалаад ямар ч зүүгүүгээр хаагдчих юм бол зах зээл дээр buyer буюу худалдаж авч байгаа хүмүүс нэлээд их хүчтэй байна гэж үзнэ гэсэн үг. За тэгээд дөвжи төрлийн гандал бол аль ч тренд дээр гарч ирэх юм бол ер нь бол тухайн тренд жоох хүчин суларж байна гэж үзнэ. Уналтын өсөлтийн үед гарч ирж байгаа орой дээр нь дөвжи гандал гараад ирэх юм бол бидний нэг үргэлжлүүлээд доошоо олох магадaltaй гэж үзнэ. Эсвэл уналтын үед дөвжи гандал бас ёроолт гараад ирэх юм бол бид нар тухайн уналтыг ер нь жоох хүчин саарж байна гэж үзнэ гэсэн үг. За нэг иймэрхүү байдлаар гандалуудыг бол ажиглах нь байна. За тэгээд дээрэс нь бол энэ бол three white soldier гэж ярьдаг. За энийг бол бас уналтын black crops буюу 3 хар хэрэг гэж ярьдаг. За энийг шадраг 3 цэрэг гэж ярьдаг. Монголчлаад бол тийм. Тэгэхээр эдгээр жишээлбэл ойролцоо хэмжээний юм 3 дараас нь ногоон гандал дундаа нэг ч улаан гандал байхгүйгээр гараад ирэх юм бол тухайн өсөлт нэлээд хүчтэй байна гэж үзнэ гэсэн үг. Дунд нь ямар ч сэл захиалгууд байхгүй учраас. За хэрвээ уналтын үед бас ялгаагүй 3 шиг ойролцоо хэмжээтэй улаан гандал гараад ирэх юм бол уналт маань нэлээд бас хүчтэй байна гэж тодорхойлдог байх нэ. За тэгэхээр ер нь бол ингээд гандал буюу одоо Japanese candlestick-ийг ашиглаад зах зээл дээр өсөлт уналтын шийдвэрүүд болон buyer sell-руудын одоо хүчний харьцааг бол тодорхойлох боломжтой гэж үздэг гэсэн үг. За тэгвэл эдгээр гандалуудыг тухайн чухал үнийн бүсдэр ирэхэд ханш ямар хандлагатай байгааг зөвхөн candlestick ашигланд хамгаалах зах зээл дээрх buyer-ууд болон sell-руудын аль нь илүү давмгай байгааг ажиглана гэж байгаа тийм. За тэгвэл хараад үзье хэдүүлээ. За жишээлх юм бол энэ хоёр зураг яг ижил зураг байгаа. Нэг нь бол индикатор ашиглаж байгаа stochastic болон MACD за тэгээ ADX гэдэг ингээд маш олон төрлийн индикаторыг тавьчихсан. За тэгээ энэ дээр бол чартн дээр боломж банд ашигласан харагдаж байна. Гэтэл нөгөө чартн дээр бол юу ч байхгүй юм хоосон clear ууз. За тэгэхээр энэ дээр гол ялгаа нь байгаа гэсэн. За өмнө нь бол би бас яг л ингэж хийдэг байсан. Одоо яг л ийм олон төрлийн индикатор ашигладаг баахан юм иржлүүлээ тавьсан байдаг. За тэгээ олон төрлийн индикаторууд ашиглан харах нь бол заримдаа ханшийн бодит төр зургийг төрөвдүүлэх магадaltaй байдаг. За индикатор гэдэг зүйл маань өөрөө дандаа ханшийн өнгөрсөн болсон зүйлүүдийг биднэрт хоцорж мэдээлдэг учраас бас ер нь жоохон төвөгтэй. За тэгвэл индикатор ашиглахгүйгээр харах юм бол зөвхөн ханшийн structure буюу бүтэц за price action буюу үнийн хандлагыг ажигласнаар илүү зах зээл дээрх одоо тэр зүйлүүдийг ажиглах одоо мэдрэх боломжтой болж ирж байна гэсэн үг. За энэ хоёр бол яг ижлэн зураг байна. Энэ зурнаас бол харахад бол аюу төвөгтэй харагдаж байгаа үстэй тийм. Ер нь бол price action-ыг харах дээрээс нь ханшиг ингээ яг чиглэлийн тодорхойлолт бол жоохон төвөгтэй харагдана. Надад бол одоо тэгж харагдаж байгаа гэсэн үг.
За тэгэхээр энэчнээс ингээ харах юм бол бид нэр энэчнээс одоо ханшийн чухал үнийн бүсийг бол тодорхойлоод тэн дээр ямар одоо реакшн үзүүлж байна вэ гэдгийг бид нар ажиглах болж байна гэсэн үг. За одоо ингээ харах юм бол энэ яг нэг юм чухал үнийн бүс байлаа. За тэгвэл энэ дээр ирээд энэ чухал үнийн бүс дээр ирээд өмнө нь одоо спорт болж исэн байна. Таазч болж исэн байна. Тэ энэ дээр одоо ханшийн тааз болж исэн нэвтлээд гараад эргэж ирснээ энийгээ нэвтэлж чадахгүй унаад эргэж өсөөд энэ дээрээ шалгалт хийгдээд дэш өсөөд унах дээр болохоор энэ дээрээ спорт бариад за тэгснээ энийгээ нэвтэлж доош унснаа буцаж ирж энийгээ нийт сэтэлж гарсныхаа дараа энэ нь тааз үн болоод за дээшгээ сэтэлж гараад буцаж унахтаа энэ дахиад тааз үн болж дээш нь өсгөөд гихмчлэнгэр ингээд ханшийг маш олон удаагийн байдлаар бол тогтоон барьж исэн нэг юм чухал K level байна гэсэн үг. За тэгвэл энэ дээр ирэх үед нь бид нэр тухайн чартнаас яг цэвэр ямар ч индикатор ашиглахгүйгээр энэ ла за тэгвэл энэний дараа гарч байгаа энэ ла доошоо үзүүлж байгаа энэ том ла зэргийг одоо ажиглана гэсэн үг. Гол зүйл нь тэр гэсэн үг. За тэгэхээр одоо энэ чинь сэдвлээ жишээ аваарай. За энэ тэгвэл ямар гандал вэ? Энэ гурван гандал. Энэ гурван гандал чинь нөгөө нэг унаж яваад буцаж эргэж өсснөө shooting star маягийн юм гандал гаргацсан байна шүү дээ. Тэгэх юм бол нөгөө нэг саяны гандал stick pattern дээр харснараа evening star буюу энэ гурван гандал гарах юм бол бид нэр өсөлтийн төгсгөлийн үед ажиглагдана. Тэгээд доошоо арилжаанд орох гэж зорино гэсэн шүү дээ. Тэгэхээр энэ жишээн дээр бол яг л ийм evening star маягийн гандал гарч ирээд за тэгээд доор одоо спорт үнийг сэтэлхтэй бол ийм том хэмжээний engulfing гандал гаргаснараа ханш үргэлжлээд доошоо энэ хүртэл ханш унсан байна. За тэгвэл энэ уналт тэгвэл хийгээд явж исэн бол энэ уналтны төгсгөлд яасан байна? Бас ийм дөвжийн маягийн гандал гарсан. Тэгвэл энэ дөвжийн гандалыг гарч ирсний дараа би окей энэ уналтын тренд маань ер нь бол төгсөх хандлага руугаа орж ирж байгаа юм байна. Хоёр ч удаагийн одоо нэг юм дөвжийн маягийн буюу дөвжиг гандалд ч одоо дээр доороо маш урт зүйтэй тэгээд биеийн жижиг нэг юм гандалыг хийлээд байгаа шүү дээ. Тэгэхээр ийм гандал гараад ирэх юм бол ер нь тухайн уналтын тренд маань төгсгөл болж ин хүчин саарж ийн гэж үзээд энэний дараа гарч ирж байгаа гандалуудыг ажиглаад окей булш тал руу хүчтэй байна гэж үзэх юм бол арилжаанд оролцдог юм байх жишээ. За одоо энэ чинээс ингээ харах юм бол за ханшийн өмнө нь рейс барьж исэн зон тэгээд сэтэлж гарч ирээд эргээд энэ дээрээ спорт барьж магадгүй гэд харж исэн чинь энэ дээр бол ийм хоёр твисер маягийн гандал буюу одоо хоёр юм ижил ойролцоо хэмжээтэй гандал гарч ирж байна тийм үү. За энийг гарч ирсний дараа би арилжаан дээр бай арилжаанд орё гэх юм бол тэр чигтээ өсөөд ханшмаа сайхан явсан байх чинь. За тэгвэл энэ pullback-ыг орж ирсний дараа энэ pullback хөдөлгөөнийг орж ирсний дараа дахиад би лага ажиглая гэд хараа суусан чинь өмнөх энэ лаанаасаа том хэмжээтэй engulfing гандал гарч ирж байна. За тэгвэл би engulfing гандал гарч ирсний дараа зах зээлд хүчтэй байгаа юм байна гэдгийг мэдрээд дэшиг өргөжлүүлээд бай арилж байгаа барья гэдэг ч юм уу те. Иймэрхүү байдлаар арилжаанд оролцоод явж болно гэсэн. За тэгвэл энэ тааз үн байлаа. Дараагийн жишээн дээр тааз үн байлаа. Тааз үн дээр ирээд pin bar буюу одоо энэ дээр маш урт зүйтэй лаа гарч ирсний дараа би тухайн өсөлтийн трендийг ерөнхийдөө хүчин саарж байгаа юм байна гэж үзээд доошоо харж эхлэх гэсэн. За доошоо харж эхлээд байжсэн чинь энэ дээр яасан байна? Өмнөх гандалаасаа бас том хэмжээтэй bearish engulfing төрлийн гандал гарч ирэнгүүт би арилжаанд орё гэдэг шийдвэрийг гаргаад орчих чинь тэ. За иймэрхүү байдлаар ерөнхийдөө price action ажиллаад явна. За тэгээд үргэлжлүүлээд одоо энэ race zone байлаа гэж үзэхэд за тэгэх юм бол энэ дээр үргэлжлүүлээд бас ханш маань эргэж халахтаа энэ дээр яг цэвэр дөвжиг гандал гаргасан байх жишээ нэ тэ. За дөвжиг гандлын араас маш том хэмжээний engulfing гандал гарч ирэнгүүт би зах зээл дээр ер нь бол sell-рүүд хүчтэй байгаа юм байна гэж үзээд доошоо арилжаанд орох ч төлөвлөдөг ч юм уу. За иймэрхүү байдлаар энэ бол хараад явнаа. За дараагийн жишээг хараад явъя. За consistent price action хийгээд ханш тодорхой одоо нэг юм sideway box дотор орж игээд ханш маань гацчихлаа. За тэгвэл энэ чинээс сэтрэлт хийгдсэний дараа би арилжаанд орё гэж үзэж байгаа. Нэг бол би ханшийн доод одоо энэ support zone дээр ирэнгүүт нь би ханшийг ажиллаж хагаад зүгээр price action ажиллаж хагаад бас арилжаанд орж болно гэсэн. Тэгэхээр энэ дээр яаж price action харах вэ гэхээр энэ том гандлыг хараад би engulfing гандал гэж үзээд арилжаанд орж болно. Эсвэл энэний одоо өмнө гарч ирж байгаа энэ гандал бол дээрээ маш урт зүйтэй ийм авлаан гандал байгаа учраас энийг би sell route-ийн төгсгөл ерөнхийдөө хүчин саарж байгаа байдлыг илэрхийлж байна гэж үзээд энэний дараагийн гандлыг харъя гэсэн чинь окей дээр доороо маш богино зүйтэй ийм engulfing төрлийн гандал гараад ирэх юм бол ерөнхийдөө би зах зээл дээр buy-рууд их байгаа юм байна гэж үзээд дээшээгээ арилжаанд орж болно гэсэн үг. За иймэрхүү байдлаар price action-ыг ашиглах юм бол ханшийн одоо трендинг маш ийшд үед нь илрүүлээд бид нар илүү өндөр рискээр ортой арилжаанд оролцох боломжтой болж байна гэсэн үг.
За одоо энэ дээр ингээ харагдаж байна тийм. K level буюу одоо чухал үнийн түвшин байна. За энэ таазуулж ирсэн байна. За тэгвэл энэ дээр ирээд ханш маань дараагийн удаа ямар акшн үзүүлэх вэ гэдээ харж ирсэн чинь энэ дээр ирснээр indecision буюу хоёр энэ трендийн төсөлд гарч ирдэг. Одоо твизер маягийн гайнал гарч ирэнгүүт би арилжаанд орё гэдэг шийдвэр гаргаад хүлээж илаа. За энэний дараагийн гайналыг ажиглая. За тэгвэл энэ үед bullish engulfing төрлийн том хэмжээний ла гарч ирээд бид нэр өмнөх одоо бүтцийн эвлээд ороод ирэнгүүт нь окей за би арилжаанд оролцъё гэдэг шийдвэрийг гаргаж ах чинь. За одоо энд нэг юм чухал төвшин байлаа шүү дээ, тий. За тэгвэл энэ төвшингөө нэвтэлж гарахтаа хамгийн гол нь ийм том хэмжээний engulfing candle гаргаад за ханшийн хаалтын close ханш нь бол B нь бол энэ төвшингөөс дээр байдалтай хаагдчих юм бол би арилжаанд окей одоо орё гэд шийдвэр гаргахад бол энэс хойш ханш маань тасралтгүй өссөн ийм төр зураг үзүүлж байна. За бодит чартнер бас нэг жишээ авах үзьтэй. За автокадын одоо ослол дээр за энд нэг ийм race zone байлаа гэж хэдүүлээ харъя. За тэгэх юм бол энэ чинээс би 4 цаг дээр харж агаад за энэ чинээс ямар price action-ыг хүлээх вэ гэдэг хэдүүлээ эхлээд харна. За тэгвэл энэ хэсэгт бол яасан бэ? Ханшийн race zone дээр ирээд за 2 твизер топ маягийн candle бол хийсэн байна. За одоо энэ зурган дээр харж байгаа энэ candle гэсэн үг. Bullish fin bar за зарим нь бол твизер гэж нэрлэдэг. За энэ candle гаргаж ирж байгаа гэсэн хоёр ижлэгийн хэмжээтэй pin одоо гаргаж ийна гэсэн үг. Зарим нь твизер гэж нэрлэдэг, зарим pin bar гэж нэрлэдэг. За тэгээ хоёр ижил хэмжээтэй энэ твизер төрлийн candle байх юм бол энийг ерөнхийдөө трендийн төгсгөл буюу трендийн төгсгөл гэдэг нь энэ дээшээ өсөөд явж исэн одоо энэ богино цаг дээр өсөө явж исэн тренд маань төгсгөл болоод буцаад наа чи унах чинь шүү гэдэг тохиолж байна гэсэн үг. За тэгвэл энэ чэнэс би арилжаанд орж чадаагүй байлаа гэд бодъё. За тэгвэл дараагийн удаа дахиад бид нэр за энийг чухал зооныг аваад үзье л дээ. За тэгэх юм бол дараагийн удаа ханш унж явж байгаад буцаад унж явлаа. Буцаж дээшээ өсөхдөө энэ өмнө нь одоо таазуулж шалуулж исэн үн дээр ирээд ханшийг price action-ыг ажиглая гэж хүлээж исэн чинь ханш өмнөх гандлаасаа 50% илүүтэйгээр том хэмжээний нөгөө нэг engulfing candle-ыг гаргасан байна. Ийм engulfing candle гаргасан байна. За тэгвэл энийг хараад би окей sell арилжаанд орё гэдэг шийдвэрийг гаргаж болж байна гэсэн. Тэгэхээр ер нь бол ханшийн чухал үнийн бүсүүд дээр очингууд нь тухайн үнийн бүс дээр ирээд лаага бас ямар дүр зурагтай лаа бүртэж гарч ийн вэ гэдгийг бас анзаарах нь бидний арилжаан дээр одоо ашиг авах магадлалыг бол илүүтэй нэмэгдүүлж өгдөг юм аа гэсэн үг. За тэгээд дараагийнхаа хичээлээр уулзцгаая залуусаа.